Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай автобусны буудлуудад зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л түргэн үйлчилгээний цэг, павильон, чингэлгүүдийг чөлөөлж эхлэв байгаа. Түргэн үйлчилгээний цэгүүдийг албатан буулгаж байгааг эсэргүүцсэн худалдаа эрхлэгчид өнөөдөр холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөлтөд уулзж ярилцлаа. Тухайн байрнуудаас нь тухайн цагдаагийн хилтэст нь гомдол ирсэн байгаа. Орой үеийн цагаар арх зарж гин согтун хүмүүс байна, тамхи зарж байна. Тэгээ амгалан тайван байдал алдагдуулаад байна гэд цагдаагийн хилтээр нь хэд хэд удаагийн гомдол ирсний дагуу газрын албанд хандаад тухайн газрын албан А306 дахь захирамжийнхаа хүрээнд бүх дүүц контейнеруудаа буулгах одоо чөлөөлж журмын хаашаанд авч ийм ажлыг зохион байгуулж байгаа. Түргэн үйлчилгээний цэгийн эзэд ямар нэгэн зөвшөөрөл стандарт батлаж өгөхгүй батлаа ажлын байрыг нь хүчээр албатан буулгаж байгааг эсэргүүцэж байгаа юм. Зөвшөөрөл авъя гэхээр зэрэг та нар угаасаа цаанаас нь зөвшөөрдөггүй. Бид нар одоо түргэн үйлчилгээний стандартыг яагаад гаргаж өгдөг юм бид нарт? Автобусны буудлын орчимд худалдаа эрхэлж байсан иргэд тус бүр 20 сая төгрөгийн үнэтэй 200 ширхэг чингэлгийг оруулж ирэн хүчээр борлуулах гэж байгаа гэсэн юм а. Харин нийтийн тээврийн газраас автобусны буудлын ямар нэгэн байдлаар худалдаа эрхлэх ёсгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Цаашдаа ч ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг автобусны буудлын орчимд борлуулах, худалдаалах асуудал гарахгүй гэлээ. Автобусны зогсоол дээр одоо стандартаараа бол одоо ямар нэгэн худалдаа үйлчилгээ эрхлэх тийм одоо юм байдгүй. Манай газраас бас автобусны зогсоол дээр үйлчилгээ эрхлэх төр зөвшөөрлийг олгодгүй байгаа. Саппоро Цамгаарын буудлын орчимд байсан төзүүдийг албатан буулгахдаа эвдэлт сүйдэлсэнд худалдаа эрхлэгчид баггүй гомдолтой байгаамаа. Харин нийслэлийн өмчийн харилцааны газрын албан тушаалтнууд хохирлын хэмжээгээ үнэлүүлээд холбогдох гомдлоо хуулийн байгууллагад хандан барагдуулахыг зөвлөлөө. Нийслэлийн мэргэжлийн ялтын газраас өвөлдөө хасахдууч зундаа нэмэх төчин хэм хүртэл хаалдаг энэ нөхцөлд ямар нэгэн халаатгүй чанарын наад захын шаардлага авахгүй орчин нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сүргээр нөлөөлж байгааг л үзэж байгаа юм байна. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын явцад үүссэн нөлөөллөөс болоод тэр хилээд байгаа хоол боловсруулах замын хавдар үүсэх хамгийн өндөр нөхцөл болоод байгаа гэдэг ийм асуудал тавигдсан юм аа. Өнөөдрийн сэдв бол яг түүцгээд голболтой явчлаа.